За дэлгэцэнд байгууллагын админ эрхтэй хэрэглэгчийн салбар байгууллага гэсэн зан зууцыг харуулж байна. Хэрвээ таныг салбар байгууллага гэсэн зэсэн дээр дарах үед салбар байгууллага нэмэх боломжгүй байна гэсэн утгатай мессежийг харуулж байх юм бол та нэгдсэн админ хандаад эрхээ нээлгээд салбар байгууллагаа оруулах боломжтой болох юм аа. За дэлгэцэнд тухайн байгууллагын салбар байгууллагуудын мэдээллийг харуулсан жагсаалт харагдаж байна. Жагсаалтын талбаруудын хувьд байгууллагын нэр, товчсон нэр, байгууллагын дугаар, утасны дугаар гэсэн талбарууд байна. Эдгээр талбаруудаас харгалзах хайлтын хэсгээс хайлт хийх боломжтой. За жишээ болгоод Арангаа гэсэн байгууллагын нэртэй салбаруудыг хаяа гэж үзвэл Арангаа гэсэн утгаа оруулаад хайх товчийг дарах хэрэгтэй. Үүний дараа систем маань жагсаалтанд Арангаа гэсэн үг орсон байгууллагын нэртэй салбаруудыг харуулах болно. За та хайлтын талбараас утгуудаа цэвэрлээд жагсаалтыг бүх өгөгдлийн хамт харахыг хүсвэл цуцлах товчийг дарах хэрэгтэй. Үүний дараа жагсаалт маань бүх өгөгдлийн хамт харагдах болно. За шинээр салбар байгууллага нэмэх дэлгэц рүү шилжиж. За энэ тулд салбар байгууллага нэмэх товчон дээр дарах хэрэгтэй. За үүнд толгой байгууллагын мэдээллийг харуулж байна. За доор нь салбар байгууллагын нэр, товчсон нэрийг бүртгэх талбарууд харагдаж байна. Салбар байгууллагын дугаар болон тухайн байгууллагын хэрэглэгч буюу байгууллагын админийг систем автоматар үүсгэдэг байгаа. За энэ дээр жишээ болоход Баян Үлгий аймгийн салбар гэдэг өгчий. За бүртгэсэн байгууллагын мэдээллийг хадгалах товчийг дарж системд бүртгэх болно. За амжилттай хадгалагдлаа гэсэн мессеж харагдвал тухайн байгууллагын систем амжилттай бүртгэж авлаа гэсэн үг. За энд саяны бүртгэсэн салбар байгууллагын маань мэдээлэл харагдаж байна. За энэ байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг харахыг хүсэх юм бол edit гэсэн товчийг дарах хэрэгтэй. За edit товчийг дарахад тухайн байгууллагын мэдээлэл бүглэгдээд харагдана. Эндээс мэдээллээ өөрчлөөд хадгалах товчийг дарахад шинээр мэдээллийг маань өөрчилж хадгалах болно. Мөн хэрэглэгчийн жагсаалт гэсэн жагсаалт нэмэгдэж харагдаж байгаа. Энд төрөүний байгууллага нэмэх үед системийн автоматар үүссэн байгууллагын админ маань харагдаж байна. Баян Үлгий салбарын байгууллагын админ гэсэн хэрэглэгч гэсэн үг. Тухайн хэрэглэгчтэй системд нэвтрэх эрхийг өгөхдөө энэ хэрэглэгчийн нэр гэсэн энэ кодыг өгөх хэрэгтэй. Хэрэглэгчийн нэр нь пассвордтойгоо адилхан үүсдэг байгаа. Тиймээс энэ салбарын маань админ хэрэглэгчийн нэрээ энэ кодоор мөн пассворттой энэ кодоор оруулахад систем нэвтрэх боломжтой болно.